Артузо үзүүлж байна. Зохиолч Дашин оюун чимэг. Үргэлжид холын хүн. Хүндэт ноёд адагтаа нараа. Бүжгийн сургууль сурдаг их шогөр цагаан залуу баруун гараад илгэснэ. Цаахлаан дэвл чиг чамин хөлгөөнөр урагш авчран алга огцом дээш ирхүүлээд ингэж хэлгээд цон бошуухан доошоо харчав. Ноён бас хатагтай гин шүү. Доош харсан хэвээрээ ичингүүрэн инээмсэглэж банцлынхаа хүнээсээр оролдон байлаа. Ноён хатагтай гэснийхэн дараа их л хөвгөлтэй юм хэлсэн бололтой хүмүүс нэжгэнт лалга дашин хөөр баяр болцгоож байна. Даанч юу гэснийг сонсож чадсангүй. Намайг хэн нэг нь анзаарчихгүй гэсэндээ улам доош тонгоон шигдэж. Энд нэг хатагтай биш хүн байна шүү. Ингээд тэр анзаарсан хүн олон түмэнд зарлчих гээд байгаа юм шиг олны хөөр баяр ориглох тусам улам орох байх газар олж ятан байв. Юу ингэж олны дотор ороод хөгжилдөн баясаж сураагаа юм. Сомон өөрийгөө энэ хүмүүсээс их л хол байдгаа мэднэ. Уг нь баясаж синхээс татгалзах хэн байх вүлээ дээ. Өөрөө босдын адил байгсан гэж хэдий их хүсвч тэгж үзэх тоолонд хүмүүс түүнээс холдоод байх шиг санагддаг сонин авираа яалтай бай. Жишээ нь өнөө өрөө эндэл гэхэд сомон ердөө илүү цүн байлаа. Яаж ч хичээсэн тэр хадагтай шиг байж чадахгүй. Ер нь тэгээд шимэгтэй хүн болгон хадагтай байгаад байж болохгүй биз дээ. Тэгвэл хоолоо хэн бэлдэж, хувцаа хэн угаах болж байна. Сомон өөрийгөө эгэл жирийн нэгэн гэдгээ даанч сайн мэднэ. Хажуугийн суудал дээр мөн л хөөрч баярлж чад парагвар том алга пад алгадан зүүн хөлийнхөө үлмээгээр хаяа нэг шал товчлон суугаа нөхрийгөө байгаа болохоор гараад гүйчгэж чадсангүй. Нөхрийнхэн шугар хар гутал тунж үзэмжтэй харагдах бөгөөд ямар шин янзын маажиж өргсөн эд байгаад 2 хоног усан цойсныхоо шинэ хэв тавилан гараар уралсан гэхин аргагүй дөнгөж өчигдрүүл хоршоноос судалдан авсан мэт. Амрагчдын бүжгийн тархимд өдөжлөг хөдөлж байгаа залуугийн хөлдгөөс ёр ялгарах юмгүй гэлалцаж байлаа. Сомон хийсэн бүтээлээ багтан ширтэв. Даанч зураач хүн зурсан зүйлээ жаазаж байгаа танад үлэгдэг шиг эгэл жирийн гуталчин өөрийнхөө урлагийг өргөн дээдэж болохгүй л дээ. Түүний зарим газраа эвэр урган холсруулж хуурайсан туранхай бор гарын хүчин чармаалтаар урдын хив завгартай эргэн орж засаж цэлбэгдсэн өчтөчнөө гутлууд жингээ хасан гоо сайхантай анхаарсан хүүхнүүд шиг цэмцгэрхэн болоод эцдийнхээ хөлд эргэн очих боловч төдөлгүй дахиад тоостой годомжаар чирэгдэн одож хайхрамжгүй эцдийнхээ сүр бараг ишгэлтэд сайхан тавилсан оёдлоо ханц татуулах нь энэ үхэнд. Сомон гутлаа хайрлаад гэхээсээ илүү 2 гарынхаа хүчин зүтгэлийг хүндэтгсэндээ цэмцгэр сайхан алхаж суржээ. Ямар ч бартаатай газраар явлаа гэсэн гутлаа өчиг хүнш халслахгүйгээр гიშгэх газраа сонгоод явж чадна. Ингээд л хүмүүс яагаад өөрт нь ханддаг шиг гуталтай хааш яаш хайхрамжгүй хамтдаг юм болоо. Үнэн дээр тэд мөнгө төгрөг алт эрдэнэс амрах хайртгүйгээр хичнээн л бол хичнээн олон хоног байж чадгаа авч гуталгүйгээр ганц ч хоног чадахгүй нь хөдөлбөргүй үнэн билээ. Улам сул дорой улам эрг яман дуртай болж байгаа тэдний хөөргөлөдтэй хөлийг аятай тавтай байлгах гэж нэг насаараа зүтгэж яваагийнх хүмүүс багш эмч гэсэн мэрэгжил эзэмшдэг шиг сомон гуталчин гэдэг мэрэгжлийг гаргуун сайн эзэмшжээ. Хэдийгээр аймгийн ахын үйлчлэгээний 2 давхар саарал байшингийн хамгийн шовдорхон хаалган суудах нь үнэнч хэн буянч бас түүнийг чиглээд алгах нь үнэн. Сомон толгоогоо үл мэдэг өндийлгэн харав. Энд баясан шуугилдаж буй улсын ихэнх нь өөрийг нь огт танихгүй. Гуталчин гэж мэддэгч мэндийн зэрүүг өнгөрдөг бол сомон харин тэдний ихэнхийг ямар гутал яаж өмсдгөөр нь андахгүй мэдэх хүлээ. Давчуухан өрөөнд хөлөө цаасан дээр тавьжгаад гутлаа загнуулахыг хүлээж зугатаад зарим нь түүнтэй мэддэгч байшингийн булан төрөд өөрийг нь таних бочдог. Хамт ажилдаг хүмүүс нь үрдэл сомог харахаараа гутлаа санцгаадаг нь хөөр хилэлтэй үнэн. Гуталчин болсноосаа болоод хүмүүс тогтолгүй үлдчихсэн юм уу гэвэл бас л үгүй. Аль сургуульд байхын үл анзаарагдсан нэгэн байжээ.
Ангийнхан өгödтэй бүжгэнд оруулахын дэч өргөдөлгүй суугаад үлдчихдэг. Зугаалгад явахаараа хоол эсээр байгаад хамгийн сүүлд хоолгүй хоцордог нь ердөө түүний тойрч болдгүй тавилан байж. Нэг удаа ангаараа найрал дунд зогсог болгоод хичнээн их байлсан гэхүү. Дуу хөгжмийн багшийн оруулж ирсэн улаан цамц цэнхэр ормогчийг угааж эндүүдэх ажлыг жохом биешлэн гүйцэтгэжээ. Харамсалтай нь тэр үед найрал дунд өмсөж гарах ёстой тэр ёслолын хувцснаас хүүхдүүдийн тоо нэгээр илүү гарчгаад байгааг хэн ч анзаарсангүй. Анзаарсан ч гэсэн намайг л үлдээх байх гээд угааж эндүүдхэ болох байсан гэж юу. Яг тайзан дээр гарахын өмнөхөн хөгжмийн багш түүнд "За яах вэ? Хувцас өмсөлгүй үлдснээр чи л үлдэхээс чамд өмсүүлэх хувцас байхгүй байгааг чи харж байгаа үсттэй" ингэж хэлгээд жаахан гомц хийсэн ч олон нөхд нь улаан цэнхрийг хослуулан чигдэр зогсоод өдийн өндөр наран гээд дуулахад баярлахгүй байж чадаагүй. Ер нь гуталч чанч байсан хинч байсан хүмүүс түүнийг анзаарч харахгүй л байсан. Ийм дэж суман мэрэгжилдээ буруу өгөх дургүй. Гутал сэлбэгтэй нөхөртөө цай аяглан барьдаг шиг үнэн сэтгэлээсээ хандана. Гутлан салчгаад өөрийг нь гэж ирсэн тэр олон хүмүүсийг нэг хэсэгтээ эл санаа амар явуулж дахин нааш зөвлөөлөхгүй тууд байдгаараа мэрийн духныхаа хөлсийг бүр залган сухта хоол цайгаач мартна. Хадаас шиг нарийнхан өндөр өсгийг ямар ч гуталчнаас илүүтэй тэрл тогтоож дөнгөдөг байлаа. Оёхцаа үлдэлгүй ханц татагдсан эдийгч тэрл үйлдвэрээс дөнгөж гарсан юм шиг жимбийлгэн ойж чаддаг байлаа. Инглигээд бахархаж хөөрөх нь үгүй. Зүгээр л миний хийх ёстой зүйл гэж бодохдоо хүмүүс өөрийг нь тоомсоргүй харгад тэгдэг шиг ууж тавин байдаг байв. Сүүлийн хэдэн жил өөртөө ч нөхөртөө шинэ гудал авсан үгүй. Хөлд өмснөө яаж ч муудлаа гэсэн шинэ юм шиг тордож чадхаа тэр мэднэ. Тэрч бүх хэл хүний өмсөж яваа гутлыг хараад зан авирыг нь тодорхойлчих гээд байдаг нь мөн л өнөө мэрэгжлийн гэгдэх өвчин биз. Хоёр тийшээ гадагшааг ажигдаг хүмүүсийг хөвчлэн салан задгаа өөр инч бай, өрөөлөнч бай, юмд туйлын тоомсоргүй ханддаг байхад өсгөгөрөө дотогшоо гжигдэг хүмүүс юух нэгч болов нарилэн хэмнэх арга ухаантай. Ер нь гарынхаа салгаар усч гоожлох дургүй байдаг. Ганцхан баруун талынхаа өсгийг илээдэг хүмүүс бие гэхэд тоомтгой өөрийгөө бусдаас илүү гэдэгт нэн их итгэдэг болсвүлээ. Жишээ нь одоо энэ өдлөгч залуул гэхэд урд хоншортой шавар харгуудлынхаа баруун талын өсгийг овоо илээж гисэн л яваа. Өсгийг чирч хой талыг нь гурвчлаа зөсчихсэн юм шиг илээж явдаг хүмүүс ихэвчлэн бусдын дэмд дулдууйдан амьдрах дуртай. Үүндээ ч нэг их санаа зовдгүй юм шиг санагдах нь бий. Харин нөхрийгөө л ганцхан илээсэн гудлыг нь хэлбэр галбраарч хамт өнгөрүүлж яваа өдөр хоногуудынхаа уртаарч хэн болгыг нь мэдэж чадаагүй. Суман хажуудаа суугаад түүнийг нүднийхэн болонгаар зэрвс харав. Зузаан хүрэн царайныхан цанаас ялгарах хөөр баяр, сахлаа улсан цэмцгэр дууруу, уруул дээр нь хорон бүр шахам илэрхийлэгдэх инээхийлэл зэргийг ажваас хажууд нь байхад заримдаа цагийн урсгал цөм төрж байгаа голын улс шиг хүндрээд байдаг тэр хүн гэхэд нэг л үнэмшимгүй. Гэхдээ түүний иймэрхүү илдэг дүрхийг зөндөө харсан. Ямар үед илэрдгийг ч сайн мэддэг болохоор хачирхан гайхсангүй. Түрүүн хөтлөгчийн хэлсэн ноён гэдэг үг одоо түүнд нэг ч их ахтгааргүй санагджээ. Хүмүүс хөгжөнтэй явдлаа ярьж дуусан бололт хөгжим ангинаж шивэр авир болцгоосноо хөтлөлдсөн гарч ирээд бүжиг хийхэд зориулан сандал тавилгүй үлдээсэн талбай дээгүр эргэлдэж эхлэхэд самун байдал биштгэс өмнө шалавхан гарахын төс болов. Гэвч нөхрийгөө босоогой байхад гараад явчихж чадсангүй. Дими ийш тийш нүд бэлчийн өнөө цагаан ярен даашинцтай хүүхнийг харцаараа хайв. Өчигдөр оройч нөхөр нь тэдний өрөөнд орж хүзэр тоглосон бөгөөд одоо түүнтэй бүжиг хийхээр бэлтгэж цугаа гэдгийг яг таг мэднэ. Суман ядахта хүзэрч тоглоод сурч байгаагүй харламар юм. Баг багтаа хүүхдүүд шиг хүзэр тоглон голын ирэг дээр өнчихөн оронд эмээгийн хэдэн бор ямааг хариулаад аргал хомоолтун өдөржин завгүй гүйж явсны харгаа биз. Эмээтэйг ойлхон өссөн болохоор ер нь эмгэн зантай болчихсон бололтойдог. Хүүхдүүд дээс тоглохоор юг бөөрн модон гэдэг юм аа. Ширгэн дээр толгоогоороо одроотон харааж тоглох үеийнх нь огтоос нугсаа дасалж өгөхгүй дээ гэж тун их айдаг байж. Суман бөөрөөч муудгалгүй нугсааж дасалгүй эмээгийн сайн охин байж. Малынхаа араас гүйсээр дунд ангид орсон хойнол цагэр гэргэд сурах гэж ёстой үйл үзжээ.
Би тамирын багш эрхэм муу сургалтын хашраан өөр ангийн хүүхдүүдтэй дээрх дасгал хийлгэхэд чадахгүй байгаагаас илүү эцэндээ салган чичирч хөл гарн мэс шиг үтэн болчихдог гэсэн. Үүнээс санаа авсан уу яасан? Бүжиг хэрэн гайгүй сайн хийж сурсан ч өдий хийгийг нь гаргаж үзээгүй л явна. Нөхөртөөгөө гэвтэл анх удаа хамт бүжигэнд орж үзэж байгаа нь энэ амралтын өдөр тохиогдсон 2-3 хүн үдшилэг билээ. Дөрөвчийн үдшилэг дээр нөхөр нь товд өчигдөр бодсон найзынхаа эхнэртэй бүжгэлжээ. Сомон аяыг нь тааруулж байгаад 2 ч удаа чи надтай бүжиглэхгүй юм уу? Ингэсэнд эхнийхэнд нь дуугарсангүй. Дараачихт нь чамтай бүжиглээд чи яах вэ? Ингэжээ. Энэ үгэнд мэдээж бас л гомдсангүй. Дараагийн үдшилэг дээр бас л өөр хүүхэндээ бүжиглэгтэн сомон холхноос хараад зогсож байсан юм. Өнөөдөр харин тийм өдөртэй урд удаан төвчээрийг энэ танхимын үдэн дээр илээмээргүй байлаа. Юу ч хэлэлгүй гараад явчихдаг юм уу гэснэ чадсангүй. Нөгөө л ая тал застгаараа худал хэлж. Миний толгой жаахан өвдөд байна. Салхинд гарыг. Ингэжээ. Нөхөр нь сонссон эсхийг бөөмөд. Ингэж хэлчихэд үүд рүү явж байхдаа өөртөө тэсэрвэлшгүй ихээр уур хөрөв. Яах гэж юуны төлөө бүх насаараа худал хоромгоор амьдрна вэ? Өөрийгөө огт хэмж хайхарч үздэггүй тэр хүнд яах гэж ая тал засна долдооно вэ? Түүний хамгийн муу авирч энэ байж магадгүй. Ийм болохоор л нөхөр нь түүнд юу дутаагаа хэлж сэтгэл рүү цалбал хийдэл ус асгаж явдаг биз. Гэхдээ цаавал гэвэл уурлаад дугаан хураачдаг тэр хүнтэй өөрөөр яаж харьцвал зохилтой вэ? Үүнийг суман хийцээж мэдэх учиргүй болоо. Сартаа саруулхан дулаахан шүн байлаа. Хойд болонгийн тэндээс сэрмөн салхи сэвэлзэж хин хинээс илүүтэй санжиг юуг нь инхрэлэн хэлбэн. Би ч бас хүн шүү дээ. Бусдаас халуун дулаан үг сонсож сэтгэлийн готол ярилцсан нээж görж буруу зөв болчих болов гэж айж бэмгэнэхгүйгээр санаанд орсноо хэлж баймаар байна. Ингэж болонгийн тийш алхаж явахдаа амандаа чангаар хэлж байв. Болонгийн ус намуухан шижгнаж эргэн тойрондоо өөрийн анир чимээг өгөх байгаад хаяа чангаран нүргэлэх бүжгийн танхимын дуу шууг хүртэл амар амгаланд хавилгаж байх мэт. Сарны туяа усны тулаан дээр мөнгөн бууж үл хэлэг бидэрдэхт нь сайхан хүүхний өлмийн мэд хөнгөн товчлон найс цааш ойхажээ. Энэ болгийг дотор эрэхтэн сайн гэх. Амрагчид өглөөний умдаас өмнө ийшээ аяга барин ирж цэвгүүтэн уснаас нь шүд хагташуулан залгина. Суманч мөн өглөөд ийшээ ирдэг. Гэхдээ энэ сарны туяатай хэсэг нь өглөөнийхөөс ихэд өөр. Одоо бол сэтгэл засах рашамэд бүлээн өргөж санагдсанд гараараа хутхан зөндөө цагэлжээ. Ар нурууг даган мушгах гэзэгнийх нь үзүүр булгын усанд норсон байлаа. Гэзэгнийхэн үзүүрийг авч өвөр дээрээ тавив. Түүнд байгаа сайхан бүсгэн чимэгт зүй ёсоор тооцогддог ганц зүйл гэвэл энэ урт хархан гэзгэл билээ. Урт үстэй бүсгүй хүн жаргадгүй юм гинлээ. Миний хүүхэн наадхаа жаахан таарч бай. Ингэж эмээн хилдэг байсан ч таарч богиносгосон үгүй. Ингээд өөрөө сайхан ч юм уу, муухай ч юм уу бөөмөд. Толин тарж байгаад яагаад хүмүүс намайг тоодгүй? Тийм хол хөндөй байцгаадаг юм бэ? Ингэж олонтой асууж байсан ч өнгөрөөд өнөөд нарийнхан гонцгой царайтай туран хав дээр эмэгтэй дүр төрхөөс ямар ч хариулт олж чаддгүй юм. Нэг удаа хамт ажилдаг хүүхэн чамд айлгүй зан алга, ирчвч нь айлгүй хүүхэн дуртай байдаг байхгүй юу? Ингэж номлсон бараг ортоо дийш болж ирсэнд нөхрийнхээ энэ хайхрамжгүй занг өөрт байхгүй тэр айлгүй гэгчтэй холбож үзэх болов. Одоо л гэхэд нөхрийнх нь гард төврүүлчгээд бүжиглэж байгаа тэр цагаан ирэнд ажинстай эмэгтэй гурвал жамдуу нүдээ салбиж байгаад тас нэг нь хэдий худал гэдэн мэдэгдэж байвч нэг л алдаа харагдах бүлгөө. Нөхөр нь түүнд нэг удаа гониг царай алчгаад гэж хэлсэн бэ. Тэгэд суман яа гэхвдээ ингээд л заяачгснаас хойш ингэж хэдрэлэн бодохын оронд айн цажирдаж юунд юм бэ төгшин зовнжээ. Тэгээд хэдэн өдөр яавал дээрдэж болох тухай тархиа ядартал бодсон ч мөн л дөрвтэй зөвл олоогүй. Уг нь суман баяр цэнгэлийн орноос төөрөө төөрчгсөн тийм ч гаж амтан биш. Түүнд баясаж хөөрөх зүйл бишгүй дээл олддог. Гэрээс ажилдаа хүрэх замд нь байдаг хэдэн үлээс шинхэн нахаагаа дэлгэж хурц содон үнрээр хав орчноо таалан байхад
Гэрт нь удаан хүлээлгсэн цажид хүрээд ирсэн юм шиг хөл олдон баярлаж тэр жаахан ногоохон ертөнцийг урууныхан өндгөр тэмтрэн тавтай морилцгоо энэ манай ертөнцөд ингэж хэлдэг билүү. Засад сэлбсэн гудлынхан хүмүүс галалцлал өнгөцсчгөөд өмсөж явааг нь харахад үүдний жижүүр авгаа 3 хоног зовж охин маань эсэн мэнд амарчлаа. Ингээд нулим сунгаахад төмрийн дархан жаахан залуу. Сумын ихчээ туяа надад хайртай гинэ. Ингээд цааш иргэн гөөхөд дараа нь өөрийг нь харлгүй өнгөрсөн ч гэсэн туяатайгаа хамт явж байхад нь баярлдгүй гэж юу. Ирэх шуудын цавааг толгоогоо гэлжээтэл харуулдаж түүний дундаас нэг нь цанаа дагаад чдэрүү далавчаа арай алгуурхан арай олонтой дэвж байх шиг санагдахад их тогрохайн үүрэнд удахгүй мэдлэх айсвэ баярын зүүн зөргөнд нь бас хураагддаггүй гэж юу. Энэ суманг баярлуулах, багтуулах бишгүй олон зүйлс жилийн дөрвөн өдрөл шиг гайхамшигтай олон өнгө бодгаар сүлэлдэн оршиж газар саагүй өөрийг нь тосч байдаг билээ. Харин гагцгүй нөхөртөөгөө тэрхүү баяраа хуваалцаж эс чадна. Яаж чичээгээ түүнийг бас баярлуулж чаддгүй юм. Өчигдөр орой л гэхэд үзэр тоглож буй улсыг харан эвшээлэгд суухын оронд урд толгой дээр гарч холын бараа хармаар байжээ. Тэндээс жаахан цааш явхад хар нурын бараа харагддаг гэдэг. Оройноор нурын мандал дээрээс шинхийг харахын тулд гутлаа юм чинээ бодолгүй хадтай ингэр өөд авир маарл байлаа. Гэвч энэ бүхэн өөрөөс нь өөр хиндэж тэр дундаа нөхөрт нь бол бүр таалагдахгүй гэдгийг мэдэж байсан болохоор ихийн их ус нэг хэсэгтэй л улбар туяан дор булгаж тэнгэр газар хоёрын хамжиж суугаад ойсон цаата торгоны өнгөөр хавийн уус гангарахад үүлэнд ойсон нурын тусгалыг нэгэн зур тэнгэрийн охин унсан ачираа гэж андуурч ануудаа гэмээр болохыг зөвхөн сэтгэлдээ төсөөлөн бодоод нар шингэж байхад урагшаа харан удаан зогсжээ. Нөхөр нь сумтай нэг их яриа хөөрөө дэлгээд байхгүй. Түүний юу бодож, юу төлөвлөж явааг ихэвчлэн ойр дотныхан хүмүүсийн амнаас л сонсож байна. Зарим үед зайлшгүй ярилцмаар амин чухал зүйл яриг гисэн ч дууга хураан дүнбиж иргэн. Тийм яриа хөөрөө муутай амаа өдүүлчихсэн юм шиг үнүү гэвэл үгүй. Найз нөхөд айл өршийнхэн танилтал гээд хинтээ хэлвэл хинтээ дуушуу болон уулзаж заримынх нь бүр гэр орноор очиж тоглож наргин тусдсан болоод яваад өгөх. Үгүй хүн бүхэнтэй ч бас биш юм аа. Энэ сургуулийн ганц хоёр найз өдийн цай уулгачих санаатай дагуулж ирсэн ажлын газархан гээд сумангийн таньдаг мэддэг хүмүүстэй мэндийн солоноос цааш үг дуурахгүй. Заримтай нь бүр мэдлийг чүгүй буруу гараад хэвтээд өгнө. Тэдний ахын үйлчлэгээний эсвэрчин совдаал сумангийн дагуулж ирсэн хүмүүсээс нөгөрдөө хил амаа олцож чадсан цорын ганц хүн болжээ. Тэрхүү сэргэлэн шаваа өгөнтэй инээдгөр болон уулзаж заримдаа бүр ноцолдод тоглоход нь суман зөв гүйтэж байгаа хүүхдүүдэд эргэлүүлэн харах их хүн шиг жаргалтай нүдээр тэднийг харан суудаг үлээ. Энэ совдаа нөхрийг нь маш их сайн хүн хэмээн магтаж байхад суман өвөл мөдийг инээмхэлэн дууг сонсохдоо үнэн гэдгийг нь мэдчихэл байдаг. Ганц совдаач биш нөгөрдөө хамт ажилдаг таньдаг мэддэг хэн боловч түүний тухай муу үг унахгүй. Үүнд ихнэр хүний хувьд хэрхэн баялахгүй байх билээ. Харин яг хоёулахнаа байхад жаахан эргэлзэж эгэлдэгч төлөвгүй ямар нэгэн зөвтгөх шалтгаан олддог юм. Жишээ нь суманг би эмнэлэг ямаар байна. Эмчид бие үзүүлгэсэн гэвэл яав гэх нь байтугай хүний урманд би завгүй байна гэж шилэхгүй. Таг дүлийн хүн юу ч сонсоогүй юм шиг өнгөрнө. Тэгээд хизээч эмнэлэг явахгүй гэсэн үг. Харин танилынх нь ээж юм уу хажуу айлынх нь хүн тэгж хэлбэл сүйд хоёр болж сайн эмч домч сурглан ажлаа таслаад ч хамаагүй хөл залгуулдаг хүн л дээ. Тийм тохиолдолд суман жаахан гагаж яснаа. За энэ маань ямар хувийнхаа унаа хөлгөлчихсэн байгаа биш. Хүний эмэг хөвдөө ашиглаад эхнэр хүүхдтэй өөжлөд байх ямар өөдтэй байгүйч нэр төрөөж боддог үсттэй. Ингэсэн цагаат гал төрнө. Үйлчилгээний тэрэг барьдаг нөхөр нь ийш тийшээ ажиллаар явахдаа голдвол хүний захиа дайвар жигчгсэн явах боловч сумаг ямар нэг юм хүргэж эсвэл авчирч өгөхийг говьл ёс юм шиг орхиндоо. Ажиглаад байхад сумангийн санаачилсан, төргүүлж хэлсэн, хүссэн зүйл нөхрийнх нь уурыг нь нэн их хүргэдэг ажээ. Санаанд нь таарахгүй ганц үг ч юм уу чи ингэвэл дээр тэгвэл яасан юм бэ гэхчлэн өөрийнх нь санаа болыг санамсаргүй хэлэхдээ харанхуй шинээрч бай тэргээ асааж аваад
яваад өгөхөд хангалттай хүрэлцэн. Тэгж явахдаа Сомон энэ ертөнцид байхгүй балаад нэгээр нь дууддаг билээ. Сүүлдээ Сомон ч өөрийнхөө тэнхийг хүлээн зөвшөөрч дууга хураах болсон түнтэй харцалдаж муудалцаж байгаа их биш, зүгээр л толгойд нь эргэлдэг тэр түмэн янзын бодол санаануудын аль мөнхөг аль нь арай гайгүйг ялгаж хүч хүрхээ байсны хажуугай. Ер нь тэдний зан ааш хүсэл сонирхол тэс ондоо байдаг нь энэ бүх ойлгомжгүй зүйлийг үндэс болдог байц. Өдөр шөнө шиг өөр тэнгэр газар шиг даамж гол юм да. Зарим үед Сомон өөрийгөө гэхээсээ илүү нөхрийгөө маш их өрөвдөн. Яагаад хөрхи энэ хүний хувьд яа төөрч гисэн юм бол яагаад над чи гуниг царайлжсан мангар тэнэг хиндэж тоогддгүй нэг муу гуталчинтай амьдралаа ховдсон юм бол гэгчлэн бодоход тэр хүний өмнө уучлж болшгүй буруу тэмээр өөрийгөө төсөөлнө. Энэ хүн надаас арай дээр, тийм ч учраас надтай ингэж суух ёсгүй байсан гэдгийг дэндүү сайн мэдрэх болгондоо игэмсэгч гэмээр төрхтэй Жэнсэн өмнөд бүрх малгаар гойсон анган харгуу ахын үнжлэгийн урд талын намхан хайс тухайлдан өөрийг нь хүлээ зогсхийг хараад хайр дурлал гэж ийм л гайхамшигтай зүйл ингээд өөрийн биеэр хүрээд ирдэг юм байна да. Ингэж учиргүй довлон баярлсандаа багтарч шахан гүйж байсан тэр үе одоо нэг харамсан дурсдаг болов. Тэгэхэд Сомон тэглээ хөөж доглоогүй. Тосон гүйж зогсож дараа нь гар дээрээс нь аяархан хатгаж аваагүй бол энэ хүний хувь заяа өөрлөн жаахан хазааснаас болоод төөрчихгүйж байсан байж мэдэх юм. Нөхөрт нь жинхэнэ анс жаргалыг билэглэх ёстой байсан тэр эмгтэй чухам тэр үед цаашаа эргээд явчихсан ч юм бэлөө хэн мэдэх вэ. Энэ бодол улам даамжиж ирэх үед Сомон шанаага төшиж байгаад ертөнцийн тэртээ рүү төөрөөд явчихсан тэр нэгэн бүсгүйг ирж болоод нөхөртөө авчирч өгөхийн тулд юу ч хийхэд бэлэн байвч дороо тэнгийнхэн харгаагаар юу ч хийж чадахгүй байгаадаа харамссан дэмийл холын хол руу ширтдгийг өөрөөс нь өөр хинч мэдэхгүй. Ялангуяа гониг царайлчгаад гэж хэлснээс нь хойш бүр их өрөвддөг болж. Удаан бодсны эцэст совдоогоос чамин даашинц нэгийг эсгээд өгөөч гэж гуйтал урт богино хормоотой хачин янзын зүйл эсгээд өгсөнд нэлээд гайхалсан ч яг тэр хэвээр нь ойж хадгалж байгаад нэг удаа нөхрийнхөө танилуудыг ирэхэд хоол цай бэлдэх завсраа өнөөхөө өмсчээ. Хүмүүсийн дэргэд юу ч хэлсэнгүй харин зочид явсны дараа хаанаас ийм ачийн юм олоод өмсчихсэн юм бэ гэж тунч тааламжгээд уурснаас нь хойш өөртөө ховсгол хийхэлсэн орлогыг чимээг өгөн орхисон юм. Гэхдээ хизээч юм хийсэн муу үлийнхэн хариуд одоо өөрт нь хамт байж залхагдах болсон тэр хүнийг өрөвдөхөөсөө илүү нэгүүлсэн өршөөсөнд бол яаж игээд ая давдан тааруулж нэг их сэтгэлээр унгачаалгүй хороог барья гэсэн ганцхан бодлоор өөрийн хүсэл эрмэлзэл бодол санааны үдийг дангантал төвччгээд цөөн гарч ирэх үгсээ хоолойных нь өнгөнд тааруулан хэлдэг болов. Харамсалтай нь энэ үед үнэн сэтгэлийн үг даанч хавралтна. Гол төлөв хайхрамжгүй эстийнхэн хааш яаш гიშгэлтэд салд санжин хэрэгцээнээс гарчгаад өөрийнх нь ул хэв зоосон бүрсгэр ширээний хажууд өглөрч өвддөг гутлууд шиг үнцэн багтай. Хааш нь эргүүлээд хэлчихсэн ч худал болж нэг их болог тариад байхааргүй хөөрхилэлтэй үгсэл тэр хүн рүү аяархан гэлтрэх аваа. Тэглээгээд ямар ч үед нөхөртөө хайргүй гэж хор тасран будаж чадахгүй юм. Одоо ч гэсэн ийш дэш явчихад хүлээгээд байдаг. Дуурахгүй ч гэсэн хажууд нь байгаа нь сайхан санагддаг тийм нэгэн сэтгэл анхных шиг халуухан догдлоо алдсан ч зүрхэнд нь гинэн хонгор охин шиг ичингүрэн хураагддаг хэвээрээ. Нөхөр нь түүнд 2 ч удаа хайртай гэж хэлсэн ч үнэхээр тийм хайр байдаг эсхийг тэр хүнийг юр ойлгож чаддгүйтэй адил яаж чичээгээд мэдж чадаагүй. Сомон орчлонгийн хамгийн ухаалаг үгэн байгаад ч тэр хүний хайр үзэн ядалт халамж тэр шалтыг юр ялгаж чаддгүй л байсан болов. Заримдаа Сомонд уурдмаар болдог үе би. Тэрч бүхэл гэзэг үсээ зулгаан байж яах гэж хэмээн хашгирмаар болдог. Гэвч нөхрийнхөө царайг харахаараа яаж чаддгүй юм. Тэр хүний өчүүхэн төдий инэвхэлэл сэтгэлд нь болсон тамир муутайхан шургийг нам дарах тийм л эгэлгүй хүчин чадалтай. Хормын дараа л Сомон тэгж уралсандаа ичиг шиг болж дахиад тэр хүний аятай давтай байлгахын төлөөх
эцэс төгсгөлгүй хүчин чармаалтай гаргаж эхэлдэг үлээ. Миний энэ үхэнц дорой байдал нь энэ хүний дургийг улам үргээд байна уу да гэж нэг бас удаа бодох боловч өөрт заяагаагүй тэр айлгүй гिचтэй адилаар совдоо шиг нөхрөл үгээ харсан хүүхэн болгоныг маажиж орхин гисэн эмэгчин барих шиг зан аваар байгаль их түнд хишгэлсэнгүй ажгүй. Жишээ нь одоо бүжгэд анхим дөрөө гүйж гүрээд нөхөртөөгөө бүжиглэж байгаа хүүхний нүрийг маажиж хажихад хар хүнээ өөртөөгөө хүчээр бүжиглүүлэх гэвэл юу болох вэ? Сайн сансан далдуун сэтгэлийнхэн үгийг хэлгэд тэглээ уралдаг тэр хүн хэрв хамт байгаа хүнийг нь самарддаг юм бол тэр дороол тэсэрч дэлбрээд аюул сүрэл болох нь тодорхой. Энэ бол нөхөртөөгөө хамт нэг орон зайд байгаа нөхцөлд төсөөлөхийн зурал толгой иргэн тийм зүйл. Хэдий тиймч нөхөр нь нэг насаараа хажууд нь баргар царайлж яваа гэвэл бас л үнэнд нийцэхгүй. Ялангуяа гаднаас очин гिचин ирсэн үед туйлын хөхөн сайхан зантай болно. Духныхаа хүнсийг борзаалгачихсан хоол унд бэлдээ тунж нэг завгүй байхад нуруунд дээр нь гараа тавьж эхнэр юу л хийгээд байна да гэхэн зөвлөшгүй дотн санагдах тул суман тэр дороол жихрээр шагнуулсан хүүхэд шиг хөөрж ирэхдэг юм. Хоёулахна багт ч гэсэн хаяа хөгжим сайхан яриад илэх нь би. Тэгэхдээ гол төлөв өөрийнхөө болон дуртай өмнөхийн тухай өөрөө л ярина. Харин сумангийн би ч гэсэн багада ингээд эхлэх яриаг нэг их оошоод сонсохгүй. Яриа иймэрхүү өрнөлтөй болсон үед тун удалгүй төгсгөлтэй золгоно гэсэн үг. Дахиад л магадгүй хэдэн хоног сараар тэдний ажин дүжин байдал эхлэх бөгөөд тэр үед суман гаднаас хэн нэгэн орж ирэхийг тэцгэлгүй мөрөөсөх аваа. Түүнээс гадна бас нэг нууцхан мөрөөддөг зүйл бий. Хинч очиж дийлэхгүй тийм л чандд холын хязгаар өөрөөс нь өдөр болгон хоол байдаг хүмүүсийн хэний хинч санаанд оромгүй тийм ноослагт мөрөөдлийн цэнхэр нутагт одоо өнийн цэглэл тодруулахгүйгээр бодож үл чадах хонгорхон мөрөөс нь байдаг юм да. Тэр явдал анх 100 дугаар ангид байхад нь болжээ. Анхны цас арсан өдөрсөн. Хүүхдүүд цасаар шидэлцэн бяд сууж яваа хөвгүүд октиг хөм мэдэж тэнгэрээс бууж ирсэн тэр эмзэгхэн цагаан атлаа тийм гихэн аргагүй хүйтэн зөвлөөр нүүр нүдрүүн хайр найргүй шидлэн багтаваа хангацгаач байлаа. Ангийнх нь өгöd зөгтөд явж гисэн хүн л хозор дээрээ хозорчгоод тэдний араас чадал мэдэнгүй явдал хин нэгний эзэрхэг гар гизгэн дээрээс нь угс татан зөксөөжээ. Ангийнхаа хамгийн өндөр бэр чадалтай тооцогддог багш түүнийг хажуудаа дуудан эгээл том хүнтэй харьцаж байх шиг дотнчлан яриад хадаас алах бариулан салсан хандсна хадуулдаг. Эмнэг сургасан тухайгаа ярьж аймгийн төвөөс холдож үзээгүй жаалуудын амийг ганц алгадаад зогсоохгүй жижигхэн биетэй өгтийг хээвнэг ахын дүүгээ дуудчихдаг. Тогтөө томотой өнөө хад хуугаа ингээд цас бариад өгтийг элдэж яваад тэрчгүүл өөрийг нь гэзэгдэж яваад өөр төрөөрөө цас чихэх гэж байгаад нэг л үнэмшиж өгсөнгүй. Хадхүү өөрийг нь огт өрөвдсөн шинжгүй маасайдал инээж байгаад бүхэн цасанд нүрийг нь булхуулав. Дараа нь тухтай гэгч нь ингэр дээрээс нь татаж байгаад цас ихэд цээжрөн өвөл төр чигээрээ орчих шиг болсонд суман ээж хэмээн часгдэл орилжээ. Гэвч түүнийг орилохоос арай өмнөхөн хадхүү халуун төмөрт хайруулсан юм шиг гараа уг затан авсан байлаа. Тэгснэ аяархан уйлж байгаа өхнөөс алхам ухарч нэг их гэмсэн харцаар харжгаад цаашаа эргэн гүйжээ. Яагаад тэгснийг тэрхэн үед ухаарах сөхөө байгаагүйч хэд хоногийн дараа л араас нь бүлээгхэн харцаар ширтгийг харс долоорсон үед бушуухан бүрөө хардагч дахиад нууцхан харахтаа нэг л жир биш байгаа нь суман охин хүний зөнгөр төвгүйхэн мэдэрч тэгэхэд уг засан авсан гар жухам юунд хүрснийг мөн л доглон бодож хурган мөг шиг том боож яваа хоёр жаахан мөмө ичингүүрэн дардаг байлаа. 8 дугаар ангиа төгсөөд гадгүй хөдөө гартал нам гүмхэн атлаа доглон уянгалаг дэрэл бүлээн урсгал тэдний хооронд 2 жил өргөжсэн ч огтын цэгүнд сая жигэнсэн хуушур шиг халуун өргөлөн орж ирдэг дурлалын захаа боллоо өргөжөөгүй юм. Суман нэг хэсэгтээ түүнийг мартагнаж анхны сас орсон үед эсвэл сэтгэл гэгэлдсэн үедээ л боддог байснаа сүүлийн хэдэн жил 16 даа хадгууг яг л тэр төрхөөр нь санагалзан мөрөөсдөг болжээ. Суманда хадуучин болсон гэх түүний тухай сонссон цорын ганц сураг хэдийч энэ сураггүй олон жилүүд түүний хонгорхон дүрийг бүдгэрүүлж зүрх сэтгэлээс холдуулж дөнгөөгүй.
Магадгүй нөхрийнхөө өмнө үүссэн цорын ганц нүгэлгэвэл энэ байх. Гэхдээ Саман үүндээ гэмшинш халаглаж сүйд болдгүй. Энэхүү мөрөөдөл нь юугаарч сольшгүй ариу хүн нанднаас гадна өөрт нь асар их урам зориг өгдөг сэтгэлийн гэрэлгээ билээ. Саман холын одод руу ширдэж зогсоод тэдэнтэй хадгуугийнхээ тухай ярих дуртай. Өөрийг нь хайрлаж сүйд болоогүй гэхэд үзэн хадаж аашлаагүй. Юу нэж төлөө буруутгаагүй. Зүгээр л бүлээгхэн харцаар ширтэж тийм элэгсэг дотн инээмсэгэлдэг байсан тэр хүн одоо зөвхөн оддын туяасаар л дамжин хурч магадгүй холын холд байна. Заримдаа Саманд энэ ертөнц дээр зөвхөн түүнтэй уулзах гэж зорж ирсэн хүн хатгүй юм шиг санагдах нь бий. Харамсалтай ганц удаач болов түүнтэйгээс зэрэгцэж суугаад ярьж амжаагүй байтал тэр нь холын ододтой айлсах адууныхаа бэлчээр рүү яаран давгаад явчихаж. Тэгэхдээ Саманд юу хүснээ мөрөөдөж болох санааны нууцхан ахыг гоёлын сүлжийг бэлгэлжээ. Хэрв тэр хүнийг байгаагүй бол Саман энэ ганцаар зэлүүд оршлон дээр чухам юугаа санагалзан тайлгарах байсан гэж. Зөвхөн хайр сэтгэлж төдийх юм биш. Хадуугийн тухай бодол тэр чигтээ уянга дуу нэвссэн хайрын орой юм. Юр дурлаж сүйд болж энэ тэрэгэлгүй зүгээр л зэрэгцэж суугаад зүйдээ ярьж багнаас шууны ангахаг яаж хоолдог байсан тухайгаа ярьж юр юунийч тухай хамаагүй ярьж үнэн сэтгэлээсээ нийлээд суугсан гэж л мөрөөднө. Хаяа мөрөөдлийн жаахан залуу нь уургал сонголцуулан давхиж яваа хүдэр чирэг адуучин ирээр цолигдох нь бий. Тэглээгээд адуучны эхнэр болцоход гүнзэл рүү алхаж явах юм яавдаа гэж халаглан харамсах нь үгүй. Хоёр өвдгөө хормоогоор хулдан сууж бүжгийн тамхины дуу шууг чагнан байхдаа хэрэггүй л энэ амралтанд ирж гэж бодов. Ганц энэ удаач биш. Энд буусан оройгоо л ийшээ хэрэггүй ирж гэдгээ мэдэрсэн юм. Тэглээгээд амралтанд амарч үзэх гэж дараа нь нөхрөөрөө зөвшөөрүүлэх гэж зөндөө юм болсон хүчин чармаалтай яалтай билээ. Жаахан байхдаа хүүхдийн завсанд явж үзээгүй болохоор амралтын газар гэхээр нэг л тансаг сайхан орчин төсөөлдөг байв. Гэсэн ч цалин мөнгөний хэвэн өрх гэрийн орлого зарлага илүүчгүй дутуучгүй таарад байдаг болохоор амралтанд явах тухай мөрөөддөгчгүй байлаа. Гэтэл санаандгүй юм болж өнгөрсөн шинжилээр буюу одоогоос 7 сарын өмнө түүний байгууллагын аваргаар шалгаруулан 1 сарын цалингаар шагнасан аль нэг дээр зугаал гэсэн аятайхан санаа төрүүлжээ. Үүнээс гадна бас л гайгүй олон жил бодож яваа нэг зүйл хүндэлсэн гарч ирчгээд атсан шалгоонд оруулан нэлээд утасны эцэст амралтыг сонгож нөхөртөөгөө хоёулаа өнгөж өсвөлэн хүрэн турган дэлгээж өмсөх асуудлыг хойш нь тавьжээ. Харин нөхөртөө амралтанд явгаа эцэсэн шийдсэний хойно буюу зуны сар гарч байхад хийж эхэлсэн ч хар цагаан дуугийн явсаар ердөө саяхан ийшээ ирэхийн өмнөх 7 хоногт шинэ жилийн шагнал урамшуулал яригдаж догтуунд нь хадгалсан цоо шинхэн мөнгнүүдийг гаргаж үзүүлэх хүртэл ямар нэгэн хариу сонсохгүй л байлаа. Тэр үед ч гэсэн яг заа гэж хэлээгүй юм. Харин маргааш нь ажилласаа ирэхдээ нэг танилаасаа авсан бололтой уусны төрдгөө гих аяны майхан авчираад амралтанд явбал хэрэг болж магадгүй гэжээ. Энд ирээд тоглог суудсанд буусан болохоор өнөө майханч онцгийн хэрэг болсонгүй. Одоо өрөөнийх нь болонд ууц савтайгаа хэвтэж яваа билээ. Суман гэнэт учиргүй их жих үзэж байгаагаа мэдрэв. Гоёлын цамд нэмгэн банцлан тэр чигээрээ чиг даасан байлаа. Амрагчдын хөгжөөнд үдэжлэг өндөрлөөгүй байгаа бололд хөнгөн хөгжмийн их шиг нэг өндөрсөж нэг намсна. Амрагчдын байранд босож ирвэл гал дугаа хаваар ажилдаг бүдүүн авгаа юу хүлээсэн бүүмэд үүдний сандал дээр үүргэлэн сууж байснаа сум хараад сорцсгийгээд ирэв. Үдэжлэг тараагүй л байна уу? Тараагүй байна. Чи яагаад хүрээд ирэв? Зүгээр л. Нөхөр чинь бүжиглээд л үдчих үү? Чи дандаа л ганцаараа явж харагдах юм. Харчуудыг зөнд нь хаж даврааж болохгүй дэхүү. Сайн хямгадаж байхгүй бол. Миний толгой өвдөд байдаг болохоор салхин тэгж алхдаг юм аа. Одоо ч гэсэн бүжиглээд. Тэг тасмаа өөртөө сайн үйлчлүүлж бай. Гарч нь хүрээд авчихмаар зүйлийн хойноос ч гэсэн бүү тонгой. Би чадахгүй нэ тэрийг аваад айлг ихгүй юу? Суман дуурсангүй. Өрөө рүүгээ зүгүүлэхэд эмэгтэй хойноос нь ярьсаар л байлаа. Хар залгуураа толгой өвчтэй болчихдог. Тоог үл байна да. Хөөе хөөхөн надад сайн юм байгаа. Нэгийг уучих.
Суман хаалгаа татан орохдоо эргэж харалгүй. Надад ч гэсэн сайн байгаа гэв. Саяын эмэгтэйд ч юм уу өөртөө ч юм уу нэг л гомдмор өргөд байлаа. Магадгүй тэр эмэгтэй зөв гэдгийг сэдийлийнхэн хаанигтай хүлээн зөвшөөрч байсан ч тэр дугай огт ярилцмааргүй. Тэгээ дээрээс нь үргэлжлүүлэн худал хэлмээргүй байжээ. Гэрэл асаалгүй удаан сов. Гэрэл асаахын ч хэрэггүй. Сонхоор орж ирсэн сарны гэрэл харыг исэн болгоныг нь төвөггүй гэвүлэн өгч байлаа. Суман цонхны дэргэд гараад ирлэн суугаад сарны гэрэл нэмгэрэн цайвардах шөнийн хар талан тэнгэрийг ширтгэд хязгааргүй одмыг бүрдүүлэгч хязгааргүй олон од мижид нэг л их эрт холын танилуд юм шиг санагдав. Ер нь л оддыг ширтэн зогсох бүрийдээ бүр холын гэрэлгээтэй мөрөөдлөө мөтгөн энэ одод тэнгэрийн дор хүмүүн болж төрснийх нь нэгэн гайхамшиг буцаа. Тийм алс холын атлаа яагаад ийм ойрхон санагдаад байдгийн учрыг олон удаа эргэцүүлэн үзсэн ч юр тайлбар хийж чадсангүй. Яг одоо энэ одод дээр нөмрөн бүхий шинийн тэнгэр дүнд нөхрөөс нь үдшдэг хөдлөгч залуугаас хөр шөрөөний цагаан ирээн даашинстай хөвгнээс өмөлдөн шугуулдах олноос хамаагүй орхон байлаа. Одод түүний шивнэн хэлэх хүсэл юм. Иймээс ч одоо тэр хамгийн ойр дотны зүйлээ ододтой зүрлэн боддог болжээ. Өөрхийн ч биш. Тэнгэр түүний үгийг сонсох нь гарцаагүй юм. Яагаад ч юм гонигтай санагдвал гараа зүрхэн дээр барьж байгаад тэнгэрийг ширтэн удаан зогсгод дээр дороо орон бужигнах бодол санаанууд нь тогрон цав ашиг зэгсэрч яваад өөрийг нь ихэд анхааран мэлтийж буй тунгалаг үг асрын хааныг дээр хөөрч одох мэд сэтгэл таатай хөнгөн болгоно би. Гэрэл асаахгүй юу хийж суугаа юм бэ? Ингэж хэлээд нөхөр нь асаагаар дээр дарахад дөнгөж сая өөртөө шимнэлдэн байсан одод тэнгэр тэртээ холихөөд алсран одлоо. Тэд нэг хэсэгтэй л чимээгээ сууцгаав. Энэ нам гүмийг нөхрийнх нь сандлаа чахруулан хоош гэдгийн сувгата нэгэн зэрэг уртаар татуулан хэлсэн эвшигтүү сарнааж дараагийн мөчөд ороо зас унтъя гэсэн огцом үгээр сомонгийн дуулууртай наман хөдөлгөөнийг удирдав. Үүрээр сэрэхийн өмнөхөн суман ер босын сайхан зүйдлжээ. Нэг их цэнгэг уст голын тухайд олон зүйлийн өнгө алаглуулан аяг шиг том цэцгэс байх юм гин. Суман баярлаад шгүүгээдэл цэцэгнээс цэцэг рүү очин дэлбээг нь илбэн инхрийлж та нар сайн байцгаана уу гэд байх юм. Тэгтэн цэцгэс хэлсэн үгийг нь давтан дохолцож нэг их ер босын хүчээр суманг өөдөөдөөс шидэдж байх шиг. Үнэхээр л цэцэгсийн хооронд хийж байгаа хөдөлгөөн энгийн хүний алхаа гიშгэ биш хөөрөлт нэсэлттэй адилхан байжээ. Мөчийн дараа суман нэсэд байгаагаа ухаарав. Би энэ тийм хөнгөн үлмигээрөө тулан дээшдэгдэхэд эрвэхэ болоод хойрчихсан юм шиг агаарын том ширхэхгүйдийг ер төвгүй дуулах ажээ. Тэр ч бүхэл агаарын ширхэг нарны твя хэрхэн ойн хууран тусаж байгааг төдгөн харж жаахан байхдаа маань баяраар ангийнхантайгаа жагсахтаа барьдаг байсан олон өнгийн бөмбөлгүүд шиг тэрхүү нарны гэрэл туссан агаарын ширхгүүдийг сүлжин байхдаа даалгавч ургасан эсхийг магадлан ар нуруугаараа гараараа тэмтрэн үзэх зав зай олов. Суман эрвэх хийж болоогүй, даалгавч шургаагүй хүн хэвээрээ байсан авч гайхалтай сайхан нисэж байлаа. Харин их л залуу хүн жаалхан болчихсон байгаагаа мэдэрчээ. Нисэх ямар хас ширгалтай, ямар сайхан байваа. Хөөрөөдөл байх юм гин. Тийм сайхан зүуднээсээ сэрж ирсний дараа жаахан л өдөртэй санагджээ. Хаяа хатгүй бодон сэтгэлээ тайвруулах үедээ ердөө цор ганцхан өдөр юу ч бодлгүй, юу ч санаа зовлтгүй хүний амьдралын бүх зүйлийг ортоос мартчихад эрвэхэ болон хувраад сэтгэлийн жаахан түнтэйгээ хөөцөлдөн наадаж өнжигсэн гэдэг нууцхан мөрөөдөл нь өнөө шинийн зүудч болж ирсэн юм билүү хэн мэдэхгүй. Гэхдээ нисгэд амталсан тэр их баяр жаргал одоо ч гэсэн өөрийг нь орхиогүй байв. Харин зүудэнд нь хатгүй байсангүй. Тэр хизээш зүйлэгдэж байгаагүй. Тэр хүн өөрийг нь тэгтлээ бодохгүй. Магадгүй мартчихсан учраас зүудэнд нь ирэхгүй байна гэдгийг суман сайн мэддэг шигэ. Зүуд гэдэг зүгээр нэг сам уурсан оюун санааны үйлдэл биш, оддын зангаа шиг даанч бүтээлэг учир зурлагтай зүйл гэдэгт үннээсээ итгэнэ. Харамсалтай сүүлийн үед тодорхой өнгө дөрс өгүүлэмжтэй зөв зүйдлэгээ болоод их л удаж
Хөгшөрч бас дээрээс нь зөн сөн ухаан санаа муудаж байгаагийнх бизгэж 35 насаа голсхийн боддог байв. Гэтэл үгүй ячээ. Гэтэл залуу насны зэн сөн өөрийг нь орхиж яваагүй сайхан зүйлснийхэн дайтай баярлаж байлаа. Сумын жимээгүйхэн босож сонхооно. Шүн бороо орсон бололд хээрийн цэцэг аг гангийн хөөрөндөгдөж байгаа шүүдрийн гээд нэлэг хүүхдийн сэвлэгнийг шиг манс ором сайхан өнөр онгоргоо цонхоор урсан орж ирэхдээ өчигдөр өрөө булгийн тэнд өтгөн хараг эзэгтэй нь ороосолдон улмаар нуруу цэжиг нь нэвт жиндэн тэрж байсан усны амьсгалтай сэрүү хүн чиглэг салхиар дагдгаач. Сумын одоо энд ирсэндээ олзуурхан баярлаж байв. Хүрэн торгон дээл яах вэ? Дээлийг хизээч хийгээд өмсгөж болно. Харин ийм сайхан зүйл Тэнгэрийн ишиг шиг үнэхээр ховор зүйл. Магадгүй амралтанд ирээгүй бол зөвлөгдөхгүй ч байсан юм билүү. Сумын унтлагын нэмгэн өмсгөлдөөгөө онгорхой цонхоор дор зогсоор л байлаа. Эртч зарим нь аяга барин булаг руу явцгаана. Энэ булгийн цааталын хар үзэрийг тойрвол зүудэнд үдсэн шиг тийм сайхан цэцэгт нөгөө тааралдах юм биш байгаа да. Гэж гинэтхэн бодов. Мэдээж тийм их ус байхгүй л дээ. Гэхдээ л цэцгэс нь жижиг гэмжгэлсэн өөрөө тэгж өөдөө хөөрөн нисэхгүй ч гэсэн өнөөдөр заавал очиж үзье гэж боджээ. Хажуу өрөөний хүүхэн цагаан ирээн даашин цаа тайлчгаад ногоон чиччүүдэл нэмгэн өмсөд булаг руу явж байна. Өөрийг нь харсан эсхийг бөөмөд саман түүн рүү гараад даллав. Гуталтай их л гамтай байх гэмээр цэмгэрхэн алхадаа тэр бүсгүй гайхалтай тэгш шулуун хөлтэй юм. Өчигдөр нөгөөртэй хамт энэ л сайхан хөлөөрөө товшин эргэлдэж бүжгэлсэн байхтай гэж бодоход өөрөө тэгж бүжгэлснээс илүү баярламар санагджээ. Энэ өглөөний түмэн найрны дунд энэ эмэгтэй яахын аргагүй гайхамшигт нэгэн зогсон мөн байлаа. Харин түүнийг ертөнцийн хязгаарлуу төөрөөд явчихсан нөгөө эмэгтэй гэж бодсонгүй. Өглөөний нарны анхны цацраг цонхны шилэн дээр ойход цомон эргэж нөхрөө харав. Тэр хүүхэд жигд тайван амьсгалаад гараа алдлан унтаж байна. Тийм ээ. Үнэхээр сайн хүн гэдгийг нь хинээрч хэлүүлэхгүй мэднэ. Даанч өөрөөс нь жаахан хол байх заяанд төрчихсөн хүн юм. Гэхдээ хол байгаа бүхэн жинхнээсээ хол байна гэсэн үг биш. Магадгүй хамгийн ойр дотны ойлголт эндээс ч эхэлдэг юм билүү. Хол байх тусамдаа л дотоод мөн чанарын ялгаран буй илж дулаанаар бие бие рүүгээ зүтгэлэн тэмүүлж хамгийн сайн мэдрэлцдэгч байж болох шүү дээ. Зөрүүдхэн, бүдүүн хатуухан, заримдаа балчир хөгүчиг эрх зоргоороо энэ хүн өөрийг нь байхгүй бол хэн болж хоцрох вэ? Гэдгийг гаргуун сайн мэддэг шиг өөрөө ч гэсэн түүний нэгэн бүрэлдэхүүн хэсэг гэдгээ ухаан зуны өглөөний наран дор түүн рүү инээмсэглэн ширтэж байлаа. 2006 оны 7 сарын 15-наас 17